За 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд олгосон буцаа олголтоор бол 620 одоо 30-аад мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгийн буцаа олголтыг олгож исэн бол энэ жил одоо буцаа олголтын хэмжээ үндсэндээ 60% нэмэгдсэн, хамрагдалт муу ялгаа авахгүй одоо 40% нэмэгдсэн юм байна. Үүнийг бид нар юутай холбогдож үзэж байгаа вэ гэхээр хамрагдалт нэлээд нэмэгдэж байна. Аж ахуйн нэгжүүдийн одоо үйл ажиллагаа сэргсэн эдийн засгийн идэвхжил явагдсантай холбоотойгоор бид нараас үүнийг одоо холбож үзэж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ нөөтийн буцаа олголтыг бид нар энэ 4 дахь 5 дахь өдрөө 2 гэсэн өдрөө бол багтаагаад олгоно гэдгийг би хэлье.